Pause Mongolia подкастт тавтай морилно. Өнөөдөр би нэг асуудлын тухай биш харин нэг бодлын тухай ярих гэсэн. Бид өдөр тутмын амьдралдаа юу хардаг вэ? Заримдаа бид юу анзаарахгүй өнгөрөөдөг вэ? Хүн нэг зүйлд удаан хугацаанд дасахаар түүнийг анзаархаа болдог. Энэ бол бидний сэтгэлийн хэвийн шинж чанар юм. Өдөр бүр нэг дүр зураг харагдвал тэр нь энгийн мэт санагдаж эхэлдэг. Гудамжинд яваа нохой, хоол хайж байгаа муур, хүүтэнд гадаа хонож байгаа амтан эдгээрийг бид олон удаа харсан. Тиймээс бид зүгээр өнгөрдөг болдог. Бид муу хүн болсон учраас биш, бидний нүд дассан байдаг. Гэхдээ нэг зүйл өөрчлөгддөггүй. Бид дассан ч гэсэн тэр амтны мэдэрч байгаа зүйл хизээч өөрчлөгддөггүй хэвээр байдаг. Нэг энгийн асуулт. Философч Петер Сингер 1975 онд бичсэн Animal Liberation номдоо нэг чухал асуудлыг хүндсэн байдаг. Тэр нь амтан ухаантай юу? Амтан ярьж чаддгүй. Энэ нь гол асуудал биш. Хамгийн чухал асуудал нь тэд зовдгоо, тэд өвдөлтийг мэдэрдэггүй гэж асуусан байдаг. Хэрвээ амьтад өвдөлтийг мэдэрдэг бол тэдний зовлон нь бодит юм. Хэрвээ бодит бол түүнийг үл томсорлох нь зөв үү? Ёс зүйн үүднээс энэ нь буруу юм. Ёс зүй эндээс эхлэх учиртай. Зовлон ямар байдаг вэ? Зовлон гэдэг бол том зүйл биш. Заримдаа маш энгийн, даарч, өлсөх, айх, ганцаардах эдгээр мэдрэмжийг бид бүгд мэднэ. Тиймээс амьтны тухай бодохоор нэг л зүйл төсөөлөхөд хангалттай. Хэрвээ би байсан бол яах байсан бэ? Энэ бодол гарч ирэх үед хандлага өөрчлөгдөж эхэлдэг. Тоо ба бодит байдал. Олон амьтан харагдахад бид ихэвчлэн ингэж боддог асуудал байна. Гэхдээ асуудал гэдэг үг амьд оршихуйг тоо болгон хуургадаг. Нэг амьтан бол амьдрал, олон амьтан бол статистик. Тоонд мэдрэмж байдаггүй. Гэхдээ бодит байдал дээр тоо биш мэдрэмж байдаг. Сэтгэл зүйн орон зай. Хүн олон зовлонг байнга харвал сэтгэл өөрийгөө хамгаалж эхэлдэг. Бид бага мэдэрч эхэлдэг. Энэ бол байгалийн хамгаалах механизм юм. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл бид нэг зүйлээ алддаг. Бид анзаарах чадвараа алдаж эхэлдэг. Зовлон хэвийн мэт санагдаж эхэлдэг. Ёс зүй бол том зүйл биш. Ёс зүй гэдэг бол заримдаа хэцүү мэт санагддаг. Гэхдээ үнэндээ маш энгийн нэг асуулт байхад хангалттай. Тэр амьтан юу мэдэрч байгаа бол айж байна уу, даарч байна уу, өсөж байна уу? Энэ асуултыг өөрөөсөө асуух үед хүн өөрөөр харж эхэлдэг. Инрэл гэж юу вэ? Инрэл гэдэг бол өрөвдөх сэтгэл биш юм. Инрэл гэдэг бол бусдын мэдрэмж бодит гэдгийг хүлээн зөвшөөрөх чадвар юм. Энэ бол сул тал биш. Энэ бол сэтгэлийн боловсрол юм. Инрэлтэй хүн илүү тайван байдаг. Инрэлтэй нийгэм илүү аюулгүй байдаг. Өөрчлөлт, том өөрчлөлт ихэвчлэн том шийдвэрээс эхэлдэггүй. Өөрчлөлт нэг жижиг бодлоос эхэлдэг юм. Өмнө нь зүгээр нэг өнгөрч байсан бол одоо та анзаарах хэрэгтэй. Өмнө нь тоо байсан зүйлийг амьд оршихгүй амьд амтан гэж харах хэрэгтэй. Энэ бол өөрчлөлтийн эхлэл юм. Яагаад энэ чухал вэ? Амьтанд хандах хандлага зөвхөн амьтанд нөлөөлдөггүй. Энэ нь бидний дотоод сэтгэхүйд нөлөөлдөг. Хэрвээ бид зовлон үл тоомсрол сэтгэл айжмар хатуурдаг. Харин бид анзаарч эхэлбэл сэтгэл илүү нээлттэй зөөлөн болдог. Хамгийн чухал асуулт бол тэд ярьж чаддгүй гэдэг асуулт биш, харин тэд зовдгоо гэдэг асуулт юм. Хэрвээ зовдог бол тэдний мэдэрч байгаа зүйл бодит. Хэрвээ бодит бол бидний анхаарал байх ёстой. Өөрчлөлт том зүйлээс эхлэхгүй, нэг л зүйлээс эхэлнэ. Өнөөдрөөс эхлээд зүгээр өнгөрөөхийн оронд нэг удаа бодоорой. Тэр амьтан юу мэдэрч байгаа бол та Pause Mongolia-г дагаж энэ ойлголтын нэг хэсэг болоорой. Баярлалаа.